За, гайда эхлэхээс өмнө манай өнөөдрийн бичлэгийн ерөнхий ивент итгэгч Kero Store дэлгүүрт маань тун удахгүй маш гоё бараанууд ирнэ. Тэгээд одоо хавар олж байгаа болохоор манайхан өөрсдийнхөө дуртай дүртэй эдгээр аниме футболкноос хүссэн арьсмээр загвараа сонгоод аваарэ. Бусад дэлгүүрт зарагддаг үнээс хамгийн хямд бөгөөд материал чанар маш сайн шүү. Угаасан ч аниме дүр нь хизээч арилахгүй гэж бодохгүй байгаа зү. Юкин өөрөө байнга өмсдөг учраас баталгаатай гэдгийг нь бардам хэлж байгаа юм шүү. Дэлгэрэнгүй мэдээллийг Kero Store дэлгүүрийн энэхүү Facebook хуудаснаас аваарай. Ингээд хүсэн хүлээсэн Сакамотогийн өдрүүдийн эхний партийн хамгийн сүүлийн ангийг хүрэхэд бэлэн боллоо. За, өмнөх анги дээр манай гурав Wu-Tang-ийн эсрэг мөрийдөө тоглож хинэн илүү их мөнгө цуглуулах вэ гэд болоод дууссан да тий. Тэгээд мэдээж дөрмийн дагуу Wu-Tang бүр хожсоор байд юм аа. Манай гуравч хуваагдаж яваад шин тоглолтоо хийх гэхэд тэнд байгаа хідэн хүмүүсийн шоолоод ивэдэ энэ муу шар толгоотын чадна гэж юу аах вэ? Сайхан мөнгийг нь сэгсрээд зайлуулнаа эдэр гэх бодлыг нь шин сонсоод ядаж байхад энэ үед лүүдэ хэрэлдэж байхдаа хүзрөө газар унгаагаад нэг үлэнүүдтэй нь харчдیں۔ Бүр тамга ноён ирсэн байгаа тэнэг хүнийг тэнгэр ивэнэ гэдэг шигэл. Тэгэл хүмүүсийн бодлыг нь уншаал хожил шинэ гарт орж амаа. Харин манай Сакамото маань бүх мөнгөө тавиад өөртөө ганц хасаа авч үлдэнэ. Гол нь нөгөө хүмүүс нь хизээч Сакамотогийн хэлсэн дээр буухгүй доор нь сорон загаа ингээд бүх мөнгийг нь авандаа гэж бодсон боловч Сакамото өстө хүчээр улаан болгондаа ингээд бас хожил Сакамотогийн за энэ бүхнийг сонсон Wu-Tang бодож тоглоход ухаан хэрэгтэй гээл. Тэр 11 настай байхдаа хүүхдүүдэд бүр маш их дээрлэхүүлж зодуулж байхад түүний үеэл гэх одоо энэ манай улаан өст лүү мэн ирж авраад чи бол хамгийн ухаантай, хамгийн мундаг, заавал амар хүчтэй зодуулдаг лаг байх шаардлагагүй штэ. Чи ухаантай байхад л бүх зүйлийг угаасаа ухаанаа зарна. Тэгхийн болвол чамд боломж үргэлж нээлттэй гэж урам өгч байсан анхных нь хүн юм бэлээ. Тиймдээч лүүдээ бүр Wu-Tang маш их хайртай. Эцэст нь хин илүү их хожил авч мөнгө цуглуулснаа харахад манай баг буюу Сакамото шин лүү 3 маань Wu-Tang-аас илүү их мөнгө олсон байх жишээ нэ. Гэхдээ Wu-Tang ингээд явуулах нь дэндүү хайран байгаа болохоор дахиад нэг тоглоом тоглохоор болно. Тэр нь юу гэж бүгд хүзрөө хүндэд харуулж тараагаад тэгээ хос хүзрөө хаяад 1 2-3 гэж хэлэхээр хүзрөө солилцож хамгийн сүүлд нь улаан хүн буюу Жокер үлдсэн хожигдно. Та нар энэ тоглоомыг тоглож исэн л үсттэй. Би ол тоглож исэн. Тэгээд хамгийн ихэнд нөгөө Жокер нь лүүд ирээд тэрийг нь Wu-Tang сууглаал. Тэгэл тоглож моглосоор л байдیں۔ Шинийг бүр бодол уншдгийг нь Wu-Tang мэдчихсэн ч байх шиг. Тэгээ Сакамото Wu-Tang хоёр хамгийн сүүлд нь үлдэнэ. Сакамотод Жокер агаа. Гэхдээ Wu-Tang Жокер биш гэлийн тамгыг нь яг суулгах гэсэн чинь бүр амар хүчтэй бариад хүзрөө. Тэгэл гяс Жокероо солио наачдیں۔ Тэгсэн чинь нөгөө Мапи эд нуурлаад хаа яасан Японд ирчээ цагаан сараар хүүхдүүдтэй тоглож байгаа юм шиг шалжихнахаа болмол гэд цаадахыг чинь алах гээд тэгээ энэ үед Сакамоточ Wu-Tang-ыг ойлгож Wu-Tang Мапи-хаан хидтэй шууд нөгөө ухаанаа зарна штэ. Буудвал бууд наад бууч нэг л буудвал дэлбэрэн та нар гаргүй болно штэ өөрсдөө л мэд гэж мэгээд ухаанаа ашиглаж манай гуравч туслана. Сакамото бүр гаруудыг гатчин болгож omжон. Бүр хүзрөөрөө хувцсыг нь зүсээл шалдлал ялж байгаамаа. Одоо хамгийн гол хэсэг заяа. Хэрвээ Wu-Tang яалагдах юм бол Сакамотог аал гэж захиалга өгсөн хүнийг хэлж өгнө гэж байсан байхгүй юу? Тэгэхээр түүнийг аал гэж тушаасан хүн бол мэдээж Исларийнхан. Яагаад өмнөх анги дээр нөгөө босс Узуки буган толгойд эдэр гарсан штэ. Манай Wu-Tang чинь тэгээд эдний дэлгүүрт бас ажиллахаар болцсон гэж. За хамгийн гол нь нөгөө Исларийг ерөөсөө олоход хамгийн хэцүү, маш хэцүү ямар ч мэдээлэл байдгүй заяа. Гэхдээ хэдхэн хоногийн өмнө Зүүн Азийн нэг шоронд маш том алгын хэрэг гарсан. Тэнд нь 4 дээд зэрэглэлийн алуурчид үхсэн. Гэхдээ ерөөсөө царайг нь шатааж, цогцсон хэн болгон танигдахааргүй болгоч илтэй. Жишээ нь нэг нь бүтэн биеэрээ сумны нүхтэй, нэг нь бүх махыг нь биенээс нь салгасан, нөгөөх нь олон хэсэг болгочихсон, сүүлийнх нь зүгээр л базаад бөмбөлөг болгосон байдалтай маш олон цогцод олцсон байна л да. Саяхан Японд бас ийм адилхан алхахын аргатай хүмүүс өгсөн учраас нөгөө дээд зэрэглэлийн 4 хоригдлол үхээгүй. Өөрсдийгөө албаар өгсөн мэт болгоод оргоод Японд ирсэн гэсэн үг юм аа.
Тиймээс манай хэд одоо маш том аюулд байгаа. Дүрс солигдож, оргосон 4 алуурчид харагдана. Макдоналдс дотор бургер идэж, кола уусан шигээ бүр орхичоод ерөөсө гимшсэн шинжгүй байгаа юм чинь. Энэмхтэй бол Дамф 180 хүн алсан. Манга уншиж байгаа Шарков бол Сав 64 хүн алсан. Өргөст хэмэх идтгүү энэ залуу бол Апат 206 хүн алсан. Харин энэ эвгүй гар бол минималист 370 хүн алсан. Нэрээ бас нэг залруулга хэлэхэд ойр дээрт бас ийм өнгөт арьстан байдаг. Түүнийг нь Юкин андуураад дээр хэлэхдээ минималист гэсэн байлээ. Тэгэхээр ойр дээрийн энэ өнгөт арьст нь хё юм байлээ шүү. Тэгэхээр энэ 4 алуурчных нь болохоор өнгөт арьст нь минималист. Дээд зэрэглэлийн 4 алуурчин дээр нөгөө Сларын гишүүн үхсэн гэж бодож байсан буган толгойд буюу Кашима ирнэ. Тэгэл Хай Брос ирсэнд баярлаа. Олон Монгол дэлгүй шууд гол ажилдаа оръё. Энэ жагсаалтад байх бүх хүмүүсийг алаад өгөө гэдیں۔ Тэр дотор нь зөвхөн Сакамоточ биш. Ойр дээрийн Нагума хүртэл байсан гэхээр бусад ойр дээрийн бүх гишүүд байгаа гэсэн үг л дээ. Эднэр бол манай Сларт хамгийн аюултай. Аль болох хурдан л дуусгachвал сайн байна нэтэр гэдэл. Шарков нь Сакамотог харснаа "Ишчааста энэ бүдүкгээ та нарт тийм аюултай байгаадаа мүү" гэж мэгээд басаад байгаа мó хайшин тий. Кашима тэгсэн чинь "Та нар наадуула бас хэрэггүй" гэхэд минималист "Яасан гинэ андаа өгшөн чи биднийг энэ бүдүкгээд алуулна гэх гээд байна уу? Урдаа агаа ширээгээ шууд гараараа базаал. Нэг сарын дотор алчин. Сарын дараа дараагийн алах хүмүүсийнхээ жагсаалтыг авчир гэж автыйм да." Ингээд 4 алуурчин ажилдаа орохоор явлаа. Харин Сакамото Шин Лунаар тэр 4 алуурчдыг заавал олж Сларын мэдээллийг авч алалцах ёстой бол алалцсан, гэр бүлээ хамгаална гэд эхний парт үнэхээр хүлээлттэй гал дууслаа да. За Сакамотогийн өдрүүдийн эхний парт ингээд дууссан, дараагийн парт энэ 7 сард гарах юм бэ нэлээ шүү. Хүлээцтэй дэвчээртэй хүлээгээд үздэг бүх зөөрхнүүдээ маш их баярлалаа. Удахгүй дахин шинэ гайдаараа уулзнаа. Гоё сэтгэлдээ бичээрээ цаашдаа яг юу олж өрнөх бол тэгээд хайртай шүү.